манай хэлийн 2 дугаар цэстэ он 1967 онд анх байгуулагдсан. Түүнээс хойш ангийн нийт 27.995 м газар хариуцсан хамгаалдаг. 1-2 дугаар заагаар. Энэ манай макет байна, энэ манай анги байна. Энэ ангиасаа ингээд 1-2 дугаар заагаар хэлийн манаанууд явуулдаг. Тийм байнга 24 цагт улсын хил хамгаалтыг тасалдгүй зохион байгуулдаг. Улсын хил байна хаа байна? Энд яагаад явах тийм ээ. Энэ болохоор боомт байна. Энэ замун утсан байна. Энэ манай отрол байна. Энэ одоо замын алт гэж юм байна. 13 дугаар отрол. Чүмэр хаваа тий. Таасаа яваад. Манай сургууль явуулдаг. Техник хэрэгстэй хөөрөмжил одоо манай хэсэг бол техник зүйлсийн хамгаалалт бүрэн шилжиж байгаа. Энд байгаа операторууд маань сургалтанд хамрагдсан, дадлагдсан авдаагч байгаа. Энэний үйл ажиллагааг одоо энэ шуурхай жижигний хямдхан шуурхай жижиг одоо эдээс эдгээрийн дэлгэцээр хянаад үйл ажиллагаа энэ цугларсан ахмад юу дайч та бүхэнд энэ өдрийн мэндийг айлтгая. За ингээд би чөлөөлөх дайнд оролцож байсан зөвхөн өөрийнхөө тухай ярив. Чөлөөлөх дайны замд тохиолж байсан саад бэрхшээл, чөлөөлөх дайны ач холбогдол энэ бүхнийг бямбарчаа дарга тодорхой ярьсан учраас ярихгүй. За ингээд би бол 1921 онд одоогийн Говьалтай аймгийн Эрдэнэ сумын нутагт төрсөн өөрөөр хэлбэл одоо ардын хувьсгалтай шатцуу ийм хүн ингээд 1940 онд 19 настай нутгаасаа цэргийн албан татагдж ирсэн хүн тэгээд холбооны тусгай хороонд хуваарлагдсан. За яагаад тусгай хороонд хуваарлагдсан байв? Тэр үед бичиг үсэг мэддэг хүн тун ховор байлаа. 100 хүн жагсаахад бичиг үсэг мэддэг хүн байна уршаа гарахад нэг 5-6 хүн гарч ирсэн. Тэрний нэгэнд би орсон учраас боловсралтай хөнгөнд тоологдож холбооны хороонд хуваарлагдж байгаа. За тэр үед бол холбооны хороо, холбоо, цэргийн холбоо, инженер, танк, энэ тусгай мэргэжлийн ангиуд бол дандаа боловсралтай улсуудын төвөж авч ирсэн. Ийм үе байлаа. За ингээд 1940 оноос 1945 оны чөлөөлөх дайны хугацаа хүртэл одоо цэргийн авдаг 5 жил газар таалаад энэ үед бол манай армийг хүмүүжүүлэх талаар манай армийн удирдлага манай улсаас маш их анхаарал тавьсан. Энэ үед бол зөвлөлт герман 2 байлдаж байсан. Манай Монгол улс дайны байдалтай байсан. Бүх зүйл бол улсыг батлан хамгаалах хэрэгт зориулж байсан юм үе юм аа. За тэгээд цэргийн хүнд одоо хамгийн чухал одоо мөрдөд дагаж явдаг чухал 4 зүйл байдаг. Хамгийн нэгдүгээр бол хүн цэргийн албан хаагчид өргөсөн тангаргандаа үнэмж тангаргынхаа төлөө одоо маш их анхаарал тавьж тангаргаа биелүүлэхийн төлөө бол ажилтдаг юм өстой. За үүний баримтыг бол дээр хэллээ дээ тэр олон бааtruуд бол тавьсан тангаргаа биелүүлэхийн тулд зүтгэж их орны хомын гавьяа байгуулсныг хэлж байгаа юм. За хоёрдугаар нь цэргийн одоо хамгийн чухал юу зүйл туг байдیں۔ Ангийн туг талбай. Тэр тугандаа бол маш гүндэтгэл. Тугандаа бол тангаргаа өргөдөг. Тугынхаа төлөө бол байлдаанд нэгэн удирдах дарга ангийн тугийн төлөө гэж байлдаанд амнасаа өргөж байсан ийм туршлагууд их байдаг. За 2-3 дугаарт нь бол юу гэвэл хамгийн чухал юм цэргийн жагсаал байдаг. Жагсаалгүй цэрэг бол зохион байгуулалтгүй, сахилгагүй ийм байдаг. Жагсаал бол цэргийг одоо ингэдэг, зохион байгуулдаг, сахилгажуулдаг. Нэгэн удирдах даргын одоо хамгийн чухал удирдах арга бол жагсаал байд юм аа. Ийм учраас жагсаалыг бол хүндэж явах ёстой. За хамгийн сүүлд нь юу гэж бол цэргийн хүнд бол орон тоо байдаг. Орон тоо бол яг өдөр тутмын хийсэн ажлыг дүгнэн маргаашийн хийх ажлын зам их орныхоо мөнх гавьяа байгуулж байсан хүний нэрийг дурсаж дурдна. За тэгээд дасаг салаадаас тэрнээсээ дарга нар бол бүгд үүрэг тавьдаг юм чухал зүйл. Тэгэл зүйн бэлтгэл их сайтай байсан манай арим.
Зөвлөлт толгойд улсын туршлагаар зөвлөлт толгойд улсын олон армийн туршлагыг бид хэрэгжүүлсэн. Тэрүүнтэй хамтарч мөр зэрэгсэж ялт байгуулсан ийм сайхан түүхэн үйл явдал байгаамаа. За энэ түүхэн үйл явдлыг бүр нэг үрчлэн детальчлан ярих юм бол нэлээд олон цагийн лекц яриа хэрэгтэй. Ийм учраас би өгөөд очлоо. За та бүхэнтэй уулзаж би 90 гаруй насалж чад одоо ингээд амьд сэрүүн та бүхэнтэйгээ уулзаад за миний хүүхдийн хүүхэд бол сууд байна танаа. Зэ хүчнэр л байна. За ийм усуудтайгаа уулзаад ингээд өөрийнхөө явсан зам сэтгэлдээ ярьж байгаа явдалд одоо би их баярлж байна. Тун их баяртай байна. Тэгээ би ахмадайчтай төлөөлөөд та бүхэнд энэ ялалтын баярын 70 жилийн баярын мэнд хүргэе. Энд бол танууд сурлах, сахилга, хамгаалах өвөргөө онц сайн биелүүлэхийг та бүхнээс хүсье. Дайчтуугийн аялдаа бид аяд өрний мэндчилгээгээр та бүхнтэйгээ уулзахаар бас бэлтгэлтэй ирсэн. Манай тоглолтод Улаанбаатар төмөр замын ахмадын холбооны дэргэдэг ардын дүүргийн ган гიშгэн зуулгын ахмад уран бүтээлчид Улаанбаатар төмөр замын зүтгүүрийн депогийн залуучуудын төлөөлөгчд оролцож байгаа гэдэгт таатай байна. Ингээд та бүхэнд холбоо хэлье. Төрийн сэтгүүлчдийн зохиолч хангалтын гацгийн шүлэг саяын тэргүүний ажилтны цэс нарны хөгжим Монгол хүмүүний зүрхний бичээс
Ставар явж яг толгоорт тэр байдлын үед бодж байсан тэр хөшөөд болсон юм. Тийм төлөвлөгөөтэй байгаа. Ерөнхийдөө манай танилцуулсан байна. За алдраас манай залуучууд сайн түүхтэйгээ сайн сурцаа. Тийм ээ. Мам модыг сайхан түүхтэй явж байгаа тийм ээ. За одоо манай бол яг тэр музейн дата ер нь тэгтээ бас тэр дөхөж байгаа. Тэр кан маш хуучны аппаратууд байгаас одоо яг л одоо хуучны тийм энэ бол одоо өстой маш чухал юм байна. Яг энэ одоо цэргийн ангиуд тэрэлэгдэжсэн судалгааны тийм мэдээ сонсолтоо болон тэр юуны чиглэлээр Бичилгээ магнит гоё юм байна. энэ зургийн юу 16 9 оны 9 сараас 1945 оны одоо 9 сар хүртэлх энэ 6-7 жилийн хугацаанд ямар их аюул гамшиг хүн төрөлхтөнд өршүүлснийг та бүхэн мэдээ. Дэлхийн 2 дугаар дайнд манай гариг ертөнцийн 80% 61 одоо улс үндэстэн ястангууд оролцсон. Ийм одоо гамшигтай дайн байсан. За энэ 6 дугаар март ТV зөвлөлд Монгол цэргийн түүхэнд Масдын юу Тамсхийн 6 гэж одоо түүхэнд алдаршсан 1939 оны халахлын дайнд одоо хамгийн одоо тэргүүн шугамд одоо байлдан хамгийн баруун жигүүртээ үүрэг гүйцэтгэжсэн мот хэрэгжсэн мот механиксэн групп одоо зохистой хийсэн байгаа. За энэ төлөөлөгчдийнхээ мэндийг та бүхэнд хүргэж байгаадаа баяртай байна. Манай төмөр зам хай явсан газараа төмөр замаараа бахархаж явдаг төмөр замчдаг гэдэг бол Монгол улсын хөгжлийн түүхэнд тодорхой хувь нэмрээ оруулж авсан ийм хамт олон. Үүний зэрэгцээгээр өнөөдөр энэ арга хэмжээг энэ тусгаар тогтнолыг баталгаажуулсан их дайны ялалтын үнэн мөнийг түүхийг залуучуудаа хүргэх энэ үүрэг бол манай Ахмад үеийнхний бас тодорхой үүргээ гэж бид нь ойлгож байдаг учраас энэ ажилд идэвхтэй оролцож олон жил энэ цэргийн байгууллагуудтай хамтарч ажиллаж ирсний одоо нэг тохиолдолд та бүхэн дээр улаан уулын энэ атраад дээр хүрэлцэн ирээд байна. Манай төмөр замчдын нэг онцлог зүйл бол төмөр зам 49 онд байгуулагдахаасаа эхлээд Оросын ард түмний өгөөмөр их тусламжаар байгуулагдаж их орныхоо хөгжлийг төвчилж авсан одоо ч гэсэн Орос нөхдөйгээ хамтран ажиллаж байгаа энэ найрамдлыг энэ хоёр улсын армиудын заригт хөвгүүд ахтын цус хөлсөөр гагнагдсан энэ найрамдлыг бидний хойж үйдэн ойлгуулж явах энэ найрамдлыг хөндлөж аваарай гэж хэлэх ийм одоо үүрэгтэй улсуудаа гэж биднүүд өөрснийгөө ойлгож авдаг учраас та бүхэнтэйгээ энэ найрамдлын сэдвийг залуучууд минь цаашдаа дараагийнхаа үед уламжлуулж энийг хөндлөж аваарай гэж хэлмээр санагдаж байгаамаа. Тэгээ өнөөдөр манай Ахмад үеийнхнийг уламжилж явж байгаа залуучууд өнөөдөр энд манай энэ уулзалтанд манай улаан уулын төмөр замчид манай Ахмад үеийнхэн хүрэлцэн ирсэн биднүүд бас их баярлж байна. Баярлалаа та бүхэндээ цаг зав гаргаж бидэнтэй бидний уулзалтанд оролцож байгаа. Гэт энэ уулзалтанд маань оролцож байгаа залуучуудын төлөөлөгчдийг бас та бүхэнд үг хэлхийг зөвшөөрч байна. Ингээд Улаанбаатар зүтгүүрийн депогийн дэргэдэх залуучуудын ивлийн зөвлөлийн дэд дарга инх хамгаалангаа орж байна. Сайн бацгаана. Энэ
туран цугсан та бүхний өнөөдөр ямар амгалан гэрье. Ингээд агуу их хөдөлгөлтөний ялтын 70 жил яваа байрны мэндийг та бүхэнд хүргье. Улаанбаатар зүтгүүрийн депогийн нийт залуучууд, нийт төмөр замчин залуучдын байгууллагын гол зорилго чиглэл болох орчин үеийн залуучдын чөлөө цагийг зөв болсон өнгөрүүлэх, эх оронч үзлийг суулгах, Ахмад залуу үеийн нандин холбоог бэхжүүлэх зорилгын хүрээнд Улаанбаатар зүтгүүрийн депогийн залуучуудын зөвлөл, Улаанбаатар төмөр зам Ахмадын холбоо, Хөлийн цэргийн ерөнхий хороо гэсэн байгууллагын санаачлагаар өнөөдөр Хурандаа Дүгрийн Нинтай сүрэн Армийн генерал Пилеев нарын ялтын 70 жилийн дайчин ялтын замаар хэмээх аялал Улаанбаатар төмөр замын захиргаа болон Хөлийн цэргийн ерөнхий газрын захиргаа дэмжлэгтэйгээр ажиллаулаад Хөлийн цэргийн замын үд, улаан уул, зүүн баян, сайн шандах цэргийн ангиудаар ингээд тойрон аялал хийж яваад маш их баяртай байна. Танай ангитай анх удаага ирж манай залуучууд танилцж байна. Танай ангийн талаар болон бусад аяллаа талаар бид бүхэн ган зам зүтгүүрчд зэрэг семинараар дамжуулан нийт төмөр замчин залуучуудаа таниулан мэдүүлэх болно. Ингээд Улаанбаатар зүтгүүрийн депогийн залуучдын зөвлөлийн нэрийн өмнөөс танай цэргийн ангид бяцхан дурсгалын зүйл болгоод Ингрийн тэмдэг ширээний сүвнээр мөн Улаанбаатар зүтгүүрийн депогийн танилцуулга ном өсөл залуучдын эвлэлийн номыг гардууж хөтөвшөрнө. Баярлалаа. За баярлалаа. Ингээд манай түүхт Хөлийн отрядад ирж тулхан суу саадаж манай Хөлийн отрядын үйл ажиллагаатай манай хилчин дайчдад энэ хүнтэй сайхан сургамж үгээ хайрласан та бүгддээ баярлалаа. За ингээд үйл ажиллагаа явагдаж байна. Одоо ингээд та бүгдээс нэг номер байгаа тийм. Энэний ард дээр хүндэтгэлийн зоог бариад манай Монгол улсын хил рүү Хөлийн застаа руу хөдөлгөөн үлдэнэ. Yeah.
Ачаасаа